За сайн байцгаана уу? Та бүхэндээ цахим хэрэглээний мацаг барих талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэе. 21-р зуун гарснаас хойш хүн төрөлхтний дунд хамгийн хурдцтай тархсан зүйл бол дижитал шилжилт буюу цахим хэрэглээ юм. Хүн бүрийн халаасанд байгаа бичил ертөнц гэгддэг зүйлийг ухаалаг утас гэж нэрлэх болсон. Дэлхийд ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 3.8 тэрбум бол энгийн гар утас хэрэглэгчид 4.8 тэрбум байдаг байна. Энэ нь сүүлийн 13 жилийн хугацаанд гар утасны хэрэглээ огцом өссөн үзүүлэлт юм. Харин манай орны хувьд ухаалаг утас хэрэглэгчдийн тоо өнөөгийн байдлаар 2.4 саяд хүрчээ. Бид ухаалаг утасны тусламжтай өдөр бүр интернетэд холбогдож ажлаа хөнгөвчлөх давуу талтай болсон. Гэвч технологи хөгжиж дэвшгийн хэрээр хүмүүс хоорондын амьд харилцаа багассан нь ухаалаг утасны хит их хэрэглээтэй шууд холбоотой юм. Ихэнх хүмүүс Facebook, Instagram зэрэг платформуудыг мэдээлэл олж авах, дамжуулах, бусдад холбоотой байхад зориулагдсан гэж итгэдэгч энэ технологиудын ард зар сурталчилгаагаар асар их ашиг олдог авраг том алгоритм ажил байдгийг анзаардаггүй юм. Бидний цахим ортонд зарцуулсан цаг хугацаа хийгээд анхаарал сонирхлыг тэрхүү алгоритм ашиглаж нөгөө талын хэн нэгэнд арилжих замаар ашиг хийдэг байна. Times сэтгүүлийн Америк, Их Британи, Хятад, Энтхэг, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Индонез, Бразил зэрэг орноос 5,000 хүн оролцсон судалгаанаас үзэхэд 4 хүн тутмын нэг нь утсаа 30 минут тутам, 5 хүн тутмын нэг нь 20 минут тутам утсаа шалгадаг гэжээ. Нэгэн судалгаанд Америк эмэгтэйчүүдийн 51% нь, эрэгтэйчүүдийн 41% нь гар утасгүйгээр амьдрч чадахгүй хэмээн хариулжээ. Бүх зүйлд ухаалаг хязгаар бий. Ухаалаг утас цахим шүлжээний хэрэглээнд ч бас Google, Facebook, YouTube, Twitter зэрэг гарт үл баригдах хийсвэр орчин хүн төрөлхтөнд хязгааргүй боломжийг олохын ч зөв бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс бас мартсангүй. Сэтгэл, оюун бодол, цахим ертөнц гурав гарт үл баригдах хоосон. Тиймээс сошиал медиа сэтгэл хэмээх эрхтний байг онож биднийг нойр гүдэл сэтгэл гутралд хүргэж донтуулдаг байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Дэлхийн хүн амын 55% буюу 5.2 тэрбум хүн интернет хэрэглэдэг гэсэн тооцоолол байдаг. Харин манай орны хувьд интернет хэрэглэгчдийн тоо 2.9 саяд хүрсэн байна. Хит их хөгжил дэвшил бидний амьдралыг хөнгөвчилж өгч байгаа хэдий зарим талаараа хүний биеийг ядаргаанд оруулж тархинд асар их нөлөөлдөг байна. Тиймээс дэлхийн өнцөг болон бүрд амьдарч буй хүмүүс цахим хэрэглээний мацаг гэх шин тэрэн чаленжийг гэр бүл болон найз нөхдийн хооронд хэрэгжүүлж эхэлжээ. Өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдралын хэм маяг хийгээд тодорхой хэмжээнд төлөвшин тогтсон үзэл бодолтой үнэнч боловч цахим ертөнцийн дэх зах хязгааргүй мэдээллийн далаад хөөх явцад бусдын Instagram story, Facebook постод давтснаар сэтгэл зүйн хувьд өөртөө үл таалагдах цаг зав болон амьдралын чанарын хувьд дордож буй мэт мэдрэмж төрж байгаа бол та цахим хэрэглээний мацаг баригд үзээрэй. Энэ нь амьдралын хэм маяг сэтгэл зүйн байдалд цахим хэрэглээний донтол сөргөөр нөлөөж байвал цахим мацаг барьж хор тайлах арга юм. Чимээ шуугантай ертөнцид өөрийн амьдрал төвлөрхөн гэсэн тодотгол бүхий дижитал минимализм номын зохиолч Кайл Ньюпортын боловсруулсан цахим мацаг барих энгийн аргуудыг хэрэгжүүлснээр илүү цаг завтай бүтээлч бие сэтгэлийн хувьд амар амгалан ад жаргалтай амьдрах боломжтой болох билээ. Дижитал минимализм гэдэг нь интернетэд онлайн байх хугацаагаа зөвхөн өөрт чухал хэрэгцээтэй зүйл зориулах технологийн философийг хэлнэ хэмээн уг номын зохиолч томьёолжээ. Хүн өдөрт дунджаар 3 цаг орчим интернетийг идэвхтэй ашигладаг гэсэн олон улсын тооцоолол байдаг бол монголчуудын дунджиж хугацаа нь 4 цаг 9 минут байдаг байна. Үүн дээр зурагтаар шоу үзэх, Netflix-ээр кино үзэх цагийг нэмж тооцвол 24 цагийн 8 цагт нь унтаж, 8 цагт нь ажиллаж, үлдсэн цагт нь дэлгэс ширтэж өнгөрөөдөг байх нь. Цахим хэрэглээний мацаг барих аргууд. Үүнд нэгдүгürt нь төлөвлөх арга. Энэ нь ямар нэгэн аппликейшн орохоос өмнө юу хийхээ тооцоол. Ажлын найзуудын үйл ажиллагааны группт орж мэдээлэл авах, сонирхдаг шинжлэх ухааны пэйжүүдээс мэдээлэл авах, хэн нэгнийг олох, харилцаа холбоо тогтоох,
өөрийгөө урамшуулах Facebook гэх мэт. Хоёрдугаарт нь өдрийн бонус. Шахуу хөтөлбөртэй ачаалал ихтэй өгд хэрэгжүүлэхэд энэ тун тохиромжтой арга юм. Өдрийн бонус бол сайн ажилласан өөртөө өгч буй өдрийн бонус юм. Гуравдугаарт нь мацаг барих. Энэ бол хамгийн хүнд хэлбэрийн нэг юм. Үүнд 7 хоногт 14 хоногт нэг сараар мацаг барина. Сошиал медиа орохгүй. Энэ хугацаанд өөрийн хамгийн их ашигладаг нийгмийн шүлжээнээс зай бариарай. Цахим хэрэглээний мацаг барих энгийн алхмуудад үүнд нэгдүгээрт нь өөрийн технологийн дүрмээ тодорхойлох хэрэгтэй. Энэ нь утас, ухаалаг цаг, зөөврөнд компьютер болон таблет дээр байгаа бүх төрлийн аппликейшнийг төрөлжүүлэн ангилж, амин чухал хэрэгцээтэй гэсэн цөөн тооны хэдийг л авч үлдээд бусдыг нь устгах дижитал детокс юм. Онлайн худалдаа эрхэлдэг, сургалт явуулдаг, дижитал маркетинг хийдэг хүмүүсийг ойлгож болгоч хамгийн шилдэг арга бол зайлшгүй гэж үзсэн чухал чат, YouTube хуудас, Instagram хаяг, Facebook групп зэрэг утас компьютерийнхаа bookmark хэсэгт хадгалах юм. Хоёрдугаарт нь 30 хоногийн завсарлаг ав. Эхний алхмыг хийсний дараа ухаалаг утсаа хий дэмий ухалгүйгээр 1 сар амьдрах хэм маягаа өөрчлөлт үзээрэй. Ингэхдээ 30 хоногийн турш хэрэгжүүлэх идэвхтэй амьдралын төлөвлөгөөгөө боловсруулж жагсаалт гаргаад технологийн дүрмийнхээ хамт нүдэнд харагдах газарт байрлуулах хэрэгтэй. Утастайгаа зуралдахгүй болсноор танд маш их цаг зав, оюуны болон энергийн төвлөрөл үүсэх учраас үргэлж хийхийг хүссэн, шинээр сурахыг хүсдэг байсан зүйлсээ туршиж үзэх, шинэ хобби, хүрээлэл, хүсэл тэмүүллээр чөлөөт цагаа дүүргэх нь зүйтэй. 30 хоногийн төлөвлөгөөгөө цаг хугацаа хүрэх үр дүнтэй хамт наривчлан бичих бөгөөд биелсэн тохиолдолд өөрийгөө урамшуулахаа бүү мартаарай. Мацаг дуусны дараа ямар аргаар тайлах нь бүхий л үр дүнд тодорхойлдог учраас аппликейшн бүр дээр маш нухацтай хандаж цаашид урт удаан амьдралынхаа туршид мөрдөхүйц дүрм зохицуулалтаа болж түүндээ тууштай үнэнч хандахыг зөвлөе. Цахим хэрэглээний мацаг туршснаар хайртай хүмүүстэй гаргах хугацаа нуртсаж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ сайжруулах, шинэ хэл сурч, оюуны мэдлэгээ тэлэх, илүү урт хугацаанд амарч алж ах болсон зэрэг олон эерэг үр дүн гарах болно. Нэгэн тогтчихсон амьдралын хэм маягаа өөрчилж, цахим хэрэглэнээс нэр татна гэдэг тийм ч амархан ажил биш юм. Тиймээс юун түрүүнд сэтгэл зүгээ бэлтгэхийг судлаачид зөвлөдөг байна. 3-дугаарт нь үнэгүй платформудад өгөө гэж хэлээ. Ямар ч хурамж авдаггүй платформуд цагт нь зугаатай өнгөрөхийг хүссэндээ үнэгүй байдаггүй. Та тухайн бүсэд байснаасаа нэг төрлийн судалгатун болж байдаг бөгөөд тухайн зүйлд өрсөн цаг хугацаат нь цахим орчинд мөнгө үйлдвэрлэхэд маш том дэмжлэг үзүүлдэг. Та цахим шүлжээнд бизнес эрхэлдэггүй л бол тэнд асар их хөрөнгө үнэт зүйлээ өөрөөс анзаарахгүй гэж байгаа. Тиймээс үнэгүй платформудад өгөө гэж хэлье. Цахим мацгийг зөв барьж чадвал цаашдаа нийгмийн шүлжээнд хит хавтаж ухаалаг утсыг ухамсаргүйгээр хэрэглэхээ зогсооно гэдгийг судлаач баталсан байна. Цахим шүлжээ гар утаснаас холдоход туслах хялбар арга нь нэгдүгээрт нь өөрийгөө өдөрт хичнээн цаг утас оролдож байгааг тооцоолоод үзээрэй. Хоёрдугаарт нь цахим хэрэглээний мацгийг эхлүүлсэн даруй та нийгмийн шүлжээнд ирсэн мэдээллүүдийг шалгамаар найзуудынхаа сүүлд нийтэлсэн зураг, постыг үзмээр санагдах нь гарцаагүй. Яг энэ үед орлуулах, сонирхлыг татах өөр зүйлийг туршаарай. Үүнд спортоор хичээлэх, шинэ хэл сурах, ном унших, ууланд алхах гээд өөрийгөө хөгжүүлэх боломжтой юу ч сонгож болох юм. 3-дугаарт нь унтлагын өрөө, хоолн ширээний ард, ариун цэврийн өрөөнд гар утас хэрэглэхгүй байх дүрм баримтлах хэрэгтэй. Унтлагын өрөөндөө гар утас хэрэглэхгүй байснаар өмнөхөөсөө 1-2 цагийн өмнө унтаж байгаа нь туршилтаар нотлогдсон байна. Ингэснээр та өөрийгөө олох болно. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.